Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөхийн бүгд найрамдах талуусад хийж байгаа төрийн ажил үргэлжилж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлцөхөд бүгд найрамдах талуусын парламентын төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Лоренцо Фонтана бараалхлаа. Талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоогч байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нийтлээ. Парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, зам тээвэр, соёл, боловсрол зэрэг салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Төрийн ажлын бүрэлдэхүүнд багтсан улсын хурлын гишүүн Италийн парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүдтэй уулзаж парламентын ордонд зочиллоо. Улсын хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар Ундраа, Итали-Монголын бүлгийн даргаар төлөөлөгчдийн танхимын гишүүн Николо Каре ажилдаг. Итали-Монголын парламентын бүлгэн баруун төвийн үзэл баримталтай намуудын эвсэл болох Итали ахын дүүс, Форза Итали, Лига болон ардчилсан нам, 5 од хөдөлгөөн, Италия Вива нам, бусад холимог намын бүлгээс бүрдсэн 20 гишүүнтэй. Төлөөлөгчдийн танхимын 12, Сенатын танхимын 8 гишүүнтэй, парламентын төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Лоренцо Фонтана улс төрийн шинжлэх ухаан философч, төвч мэргэжлэр 3 их сургуульд төгссөн. Верона хотын цагиргаанд зөвлөх Европын парламентын гишүүн, соёл боловсролын байнгын орооны дэд дарга, хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжил, хууль зүйн, дотоод иргэн байнгын орооны гишүүн, Верона хотын орлогч дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн, дэд ерөнхийлөгч, гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн сайд, Европын асуудал эрхэлсэн сайдын алба хашиж байсан. 2022 онд танхимын гишүүнээр дахин сонгогдож улмаар танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.